хэлбэл одоогоос 2 жилийн өмнө болсон явдал байгаа. Тэгээд Instagram-аар ингээд нэг охин намайг дагаад ингээд ороод харсан чинь ингээд 6-7 мянган followersтэй. Өөрөө болохоор ингээд 50-60 хүн дагдаг тийм яг өөрийнх нь аккаунт байгаа юм л тийм stalker аккаунт гэж бодсон чинь нэг өөрийнх нь аккаунт. Тэгээд ингээд намайг дагангууд баг буцаагаад follow back хийчих юм болов гэсэн чинь нэг харин эсрэгээр ингээд Instagram-ууд дээр ингээд зүрх дараад reaction дараад тэр нь харьцаж эхэлсэн. Бараг 6-7 сар ингээд чаталсан баг. Тэгээд чаталцах хугацаанд ерөөсөө огт уулзч байгаагүй. Тэгээд ингээд ерөөсөө гуугаад уулз ихлээр ерөөсөө зөвшөөрдөггүй байсан. Тэгээд би ингээд date хийгээд болцоонд өрөөд гуйсаар хагаад ингээд нэг уулзсан л да. Тэгээд уулзсан чинь үнэхээр яг Instagram-ийн зураг шиг яг тийм ихний сэтгэл татсан тийм хөөрхөн байсан л да. Тэгээд бид тэрийн болцон тэр нэг асуудал байсан. Тэгээ найзтайгаар өдөрцөн байсан. Хэрэгтэй найзтай. Тэгээд би харчаа гайхаад чүн бид хоёрын болцоо үстэй энэ залуу юм лээ гэдэг ингээд асуусан чинь манай эмэгтэй найзаас ялгаагүй ингээд сайн найз манайгаа ойлгоорой гэдгсэн. Би за окей ойлголоо гэдэг. Гаднаа тэгж байгаа мөртлөө ингээд дотроо бүр аягүй тохгүй ингээд эвгүй байгаа хгүй. Тэгээ би гоо эмэгтэй найзгаа ингээд авчирсан болоог нь ойлгож болно шүү дээ. Ингээд эмэгтэй хүнүүнүүдээр ингээд намайг дүгнүүлэх гээд ойлгож болно л да. Тэгсэн чинь эмэгтэй найзтайгаа ирсэн байсан. Тэгээд ингээд бид гурав юм болцоо гэдэг шиг л баг юм double date маягийн юм болоод ингээд хамт кино үзээд ингээд парк маркет зугаалаад ингээд тэр өдөр нэг хар дарсан зүг чиг тийм болцоол өнөөдөр тэр өдөр ингээд дууссан. Тэгээд тэр болцооноос ерөөсөө 2-7 хоног харьцаагүй. Би ерөөсөө бичглээр ерөөсөө ингээд надад амар эвгүй санагдаад тэр охиноос айгүй эвгүй санагдчих магадгүй гэж бодоод бас бичихгүй байгаа. Би өөрөө тэгээд болт хийгээд юу нь бол бичих гээд ингээд Instagram-аар носон шаар наа блоклцсан байсан. Учраа болох гэдэг Facebook-ээр хүртэл ингээд Facebook-ээр найз биш байсан байхгүй. Тэгээд Facebook-ийн хүртэл би мэддэггүй байсан. Тэгээд хайгаад ингээд ороод үзсэн чинь нөгөө найз гээд байсан залуутайгаа үргэлтгэл байсан юм лээ. Уун хажууд ингээд айгүй дотно байгаадсан байхгүй. Тэгээд би сайн найз юм чинь тэгээд тийм уусаа тийм харилцаатай байдэн шүү дээ. Эсвэл бид нар найзынаас гей хийж бодсон байхгүй. Та гурав ингээд болтон парк ороод гадуур явсан гэсэн шүү дээ. Би тооцоо хаваач төлсөн үү? Гүү би бүгд ингээд тооцоог нь даасан. За баярлалаа. Баярлалаа.